Солонгос улсын иргэн Юан Су гэдэг иргэнээс сонгуулийн ерөнхий оронд өргөдөл ирсэн байна. За энэ өргөдлийн агуулга бол би Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ганбаатарт судалгааны ажилтан зориулж 50 сая юаныг хандуулж байсан. Одоо ингээ уучлалт байна. Энэ асуудлыг бол шалгаж шийдвэрлэж өгнө гэсэн юм өргөдлийг сонгуулийн ерөнхий оронд ингээ ирүүлсэн байж байна. За энд маш үнэмшилгүй логикгүй нэг зүйл анзаарагдаад байна. Солонгосын иргэн өөрөө өргөдөл гаргаж гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөөд намайг шалгаж өгнө гэж хүссэн байгаа юм. Тайлбарлавас би хэл ахуул өгчлөө. Одоо намайг шалгаж өгнө л гэсэн үг шүү дээ. Ийм юм дуусна та нар гадны иргэн Монголын нутагт ирж шоронд орохыг хүсэх үү? Бүр өөрийнхөө хүсэлтээр тэр шүү дээ. Анхнаасаа л энэ хэрэг их хачин байсан. Зүгээр байсан хүний гэрт өөртөө гууж очиж мөнгө төгрөг өгчхөд тэрнийгээ бичиж аваад дараа нь олон нийтийн сүлжээнд цацаж шуугаан дэгдээдэг. Санаатай занг биш гэж юу? Тэгснийхээ дараагаар би хэрэг хийсэн тул намайг шалгаж шорондоо хийж өгнө үү хэмээн элийрээд явчихж байгаа юм. Ийм хэргийг ямар хүн хийж чадах вэ? Шоронд орохгүйгээ мэдэж байгаа хүн л хийж таарнаа да. Логик нь ингэж л харагдаад байна. Тэр Солонгос шоронд орохгүй мэдээж. Шоронд орохгүйгээ мэдэж байгаа учраас л ингэж монголчуудыг даажигнаж байгаа юм. Монголчуудыг ч юу ах вэ? Монголын томчууд нэлээд дээрээс шийдсэн чулуулдаа ойлгомжтой. Харин олон нийтийн сүлжээнд болохоор нууц бичлэг задарлаа илэрлээ гэж төөрөгдүүлж байгаа юм. Задарсан илэрсэн биш, бүр огт биш. Зориуд бэлдэж аваад задруулж илрүүлж байгаа юм. Юм гэдэг учиртай шүү тань. Монголчууд бид тэнэг биш.